сайн уу? Бүгдээрэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, биеийн бичлэгийг болохоор ерөөсөө хийн гэж төлөвлөөгүй байжгаад зүгээр та нартайгаа нэг чухал зүйлийн талаар ярилцахаар шийдлээ. Энэ нь юу вэ гэх юм бол магадгүй та нар аль хэдийн сонссон байх. Weasley-ийн нөхөр нь өөрийг нь хуурсан гэд энэ тэнд сошиал медиагаар явж байгаа. Тэгээд энэ талаар хуваацъя гэж бодлоо. Тэгээд би ер нь бол янз бүрийн юм хов жив иймэрхүү мэдээ хуваалцах дурггүй. Дээрэс нь би Weasley-ийн яг хүн талаас нь л мэдээллийг та нарт хуваалцаж байсан болохоос хизээч relationship талаас нь ямар нэг зүйлийг та нарт хуваалцаж байгаагүй. Гэхдээ өнөөдөр би зүгээр эндээс биднэрт одоо суралцах зүйл юу байгаа вэ гэдэг талаас нь та нартайгаа ярилцъя. Юуны түрүүнд гэвэл Weasley бол үнэхээр гайхалтай, хүчрхэг эмэгтэй. Би ч зөндөө олон зүйлийг суралцсан. Миний бичлэгээр дамжуулаад та нар ч гэсэн зөндөө олон зүйлийг суралцсан гэж бодож байна. Яаж өөрийгөө бусдаар хүндлүүлэх вэ? Хэл хязгаараа тавих вэ? Хэрхэн өөрийгөө хайрлах вэ гэд маш олон гайхалтай мэдээлэл өөрийнхөө дуу хоолойг сая эмэгтэйчүүдэд хүргэсэн ийм мундаг эмэгтэй байгаа. Сүүлийн үед гэх юм бол Weasley-ийн амьдрал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Яагаад гэвэл 10 сарын өмнө нөхөртөөгөө уулзаад яг өөрийнхөө хайртайгаа учирсан гэж бодож исэн. Тийм ч учраас үйл явц нь айгүй хурдан явсан гэж бодож байна. Сошиал медиа дээр ч гэсэн энэ талаараа маш их хуваалцаж байсан. Байнга нөхөртөөгөө цуг контент хийдэг ч юм уу, эсвэл тэ нөхрийнхөө авч өгсөн бэлэг өөрийг нь яаж хайрлаж хамгаалж байгаа энэ талаар ингээд байнга бусадтай хуваалцдаг байсан. Хэдхэн өдрийн өмнө өөрт нь хайртай гэж хэлж ийсэн те ямар хайртайгаа илэрхийлээд цуг контент хийжсэн энэ эрэгтэй хүн хуурамч Snapchat-ийн аккаунт нэгээд өөр эмэгтэйрөө уудъя л да, тгийл да, ингээл да гэд бичиж байсан нь баригдсан. Түүнээс гадна хамгийн хүнд мэдээ нь юу байсан бэ гэхээр Weasley маань 4 сартай одоо жирэмсэн байгаа. Тэгээ үнэхээр хачирхалтай зүйл нь гэх юм бол Weasley ингээд нөгөө постлсан байсан байхгүй. Тэн дээр юу гэж хэлж байсан бэ гэхээр үнэхээр сонирн би энэ залууд хайртай ч гэсэн миний зүн совин ингээд зүүдээр нь ч юм уу ямар нэгэн тийм нэг red flag улаан туг байгаа талаар ингээд өөрт нь хэлээд исэн гинэ. Тэгээ тэр үед нөхөр нь юу гэж хэлжсэн бэхээр юун галзуу тэнийг юм яриад байгаа гэж хэлжсэн. Гэтэл өөрийнх нь зүн совин нь үнэн байж таарсан. Одоогийн байдлаар болохоор ингээд сошиал медиагаар дүүрэн Weasley-ийн баахан янз бүрийн мэдээллүүд байгаа. Гэхдээ зөндөө олон хүн Weasley-ийн талд зогсож байгаад би үнэхээр баяртай байгаа. Миний хувьд ч гэсэн би бүр 100% Weasley-ийн ард байгаа бөгөөд бүр үнэхээр ямар хүчрхэг эмэгтэй вэ гэдгийг бүр ингээд хараад гайхаад үнэхээр баршгүй. Зөндөө олон эмэгтэй хүмүүстэй ийм байдалд орчоод энэ талаараа хуваалцахаасаа айх ч юм уу, эсвэл хайртай эрэгтэй хүнээ хүүхдээ бодоод орхиос айх ч юм уу те маш их тийм зүйлийг шууд даван туулангуудаа энэ талаараа илэн далангуу хэлээд шууд энэ залууг орхихоор шийдснээс гадна $100,000 өөрийнхөө бүгжийг зархаар шийдсэн, хурмынхаа бүгжийг. Тэгээ тэр бүгжийг болохоро ганц бие эмэгтэйчүүдэд энэ мөнгийг ингээд хандуулахаар босон гэжсэн. Ингээд миний зүгээс харахад Weasley-ийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл те бүх зүйл нь үнэхээр биширмээр гайхалтай, хүчрхэг эмэгтэй. Бүр үнэхээр тэгэж үлгэр дуурайлал болмоор гэх юм уу. Хүн болгонд угаасаа хэцүү зүйл тохиолдож болно. Хин ч те энэ зүйлийг туулж магадгүй. Тэгээ биднэрт ихэнх үедтэй хэцүү зүйл тохиолдоход бид нар юу гэж боддог вэ гэхээр яагаад миний амьдрал ийм хогийн байгаа юм бэ гэх те бурхан хорвоо ертөнц бүх зүйлийг тэгэж одоо буруутгадаг штэ. Тэгэхэд Weasley юу гэж постлсан байсан бэ гэхээр бурхан минь надад энэ хүнийг хэн болохыг харуулсанд үнэхээр их баярлалаа. Би үүнээс илүү хэцүү зүйлийг амьдралынхаа турш туулж ирсэн. Одоо миний ингээд сэтгэлийн шархлал бүх зүйл үнэхээр хэцүү байгаад би үнэхээр ингээд сэтгэл гутралд орцсон, урам хугарсан байгаа ч гэсэн бурхан надтай хамт байгаа гэдгийг мэднэ гэсэн тиймэрхүү утгатай мессеж оруулсан байсан. Тэгэнгүүт энэ мессежийг харангуй ч гэсэн одоо Weasley ямар сүнслэг spiritual team хүн гэдг нь харагдаж байгаа хгүй юу. Мэдээж дотор нь те үнэхээр бүр амар хэцүү байгаа гэж бодож байна. Ягаад бидний амьдралд зарим үед ийм хүнд хэцүү зүйл тохиолддог вэ гэхээр зарим үед бидний энэ амьдрал дээр бүтээх зүйл үнэхээр том байдаг учраас те ийм хэцүү зүйлийг ингээд туулах ёстой байдаг юм шиг санагддаг. Магадгүй ингэж хэлэнгүүд амар шудраг бус сонсогдож байгаа байх л та. Мэдээж ингээд Weasley-ийн өмнөөс бол би үнэхээр харамсалтай байна. Гэхдээ
өмнө нь бас Wizard-Liz ярьжсэн үнэхээр хүнд хэцүү зүйл туулсан бэрхшээлтэй хүчирхийлэлтэй тэр бага насных нь амьдрал нь өнөөдөртэй мянган эмэгтэйчүүдэд өөрийнхөө дуу хоолой хүргэх энэ боломж карьерийг өөрт нь өгсөн. Тэгээ магадгүй энэ удаагийн хэцүү зүйл нь ч гэсэн зөндөө олон ганц бие ээжүүд ч юм уу эсвэл ийм toxic relationship-нээсээ зодуулаад байгаа мөртлөө явж чадахгүй тэр эмэгтэй хүмүүст маш том мессеж, урам зоригийг өгнө гэж бодож байна. Тэгээ цаашдынх нь бичлэгийг ч гэсэн би бүр ингээд тесэн ядан хүлээж байна. Ингэж хэлж байгаа нь айгүй жоохон муухай сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ юм болгон хэцүү зүйл болгон цаанаа учиртай байдаг бөгөөд Wizard-Liz бол үнэхээр гайхалтай гоё эмэгтэй. Тэгэд үүнээс тэр хуучин залуугаас нь илүү гайхалтай залуу өөрийнх нь амьдралд ирнэ гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Бас биднэрт ч гэсэн суралцах зүйл маш их байгаа. Зөндөө олон эмэгтэй хүмүүс Wizard-Liz-ийн амьдралыг хараад вау би яг Wizard-Liz шиг болмоор байна. Яг Wizard-Liz шиг амьдрмаар байна. Яг Wizard-Liz шиг ийм нөхөртэй болмоор байна гэд бодож исэн эмэгтэй хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ бид нарт гаднаас нь ямар нэг зүйлийг харж байгаа мөртлөө хизээж тэр хүний туулсан зүйлийг биеэрээ туулж үзээгүй. Эмэгтэй хүн байгаа үстэй хинд ч найдаж болохгүй бөгөөд өөрийн гэсэн карьер, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, өөрийн гэсэн амьдралтай байх хэрэгтэй. Бидний амьдралд юу ч тохиолдохыг бид нар хинч мэдэхгүй. Тэгээ өмнөх Wizard-Liz-ийн бичлэг дээр Wizard-Liz юу гэж хэлдэг байсан бэ гэхээр эрэгтэй хүнээр чи тэтгүүлэх хэрэгтэй, харж хамгаалуулах хэрэгтэй гэд энэ талаар аяух ярьдаг байсан. Би ч гэсэн ярьдаг энэ нь үнэн. Гэхдээ энэ нь эрэгтэй хүнээс чи 100% хамааралтай бай гэсэн үг биш. Тэгээд хэрвээ та нар анзаарсан бол Wizard-Liz зөндөө олон жилийн турш ингээд бичлэг хийгээд яваад байгаа шүү дээ. Wizard-Liz-ийн ухагтхуун хэлж ярьж байгаа зүйл нь ч гэсэн маш өөрчлөгдөд явж байгаа. Өмнө нь эрэгтэй хүнээр чи тэгүүлэх хэвээр ингүүлэх хэвээр юм ахуул гэж ярьдаг байсан бол хэрвээ та нар сүүлийн бичлэгүүдийг үзэх юм бол дандаа өөрийнхөө карьерийг бий болгох инг-тиг гэ энэ талаар ярьж байгаа. Тийм учраас Wizard-Liz ч гэсэн янз бүрийн зүйлийн талаар суралцаад өсөөд дэвшээд явж байгаа. Миний хувьд ч гэсэн адилхан бас л бүх зүйлсийг ингээд суралцаад дэвшээд явж байгаа. Тэгэнгүүт зарим эмэгтэй хүмүүс тэр бичлэгийг үзчихэнгүүтээ юу гэж боддог вэ гэхээр би өөртөө анхаарад гоё эмэгтэй болоод би хөөрхөн болчихвол юм бол баян эрэгтэй хүнтэй суугаад тэгээд ингээд сайхан амьдрах юм байна гэж боддог. Гэхдээ үгүй гэдгийн зөндөө олон иймэрхүү янз бүрийн зүйлс бидний амьдралд одоо ингээд харуулж байна. Тэгээд нэг гайхалтай зүйл нь гэх юм бол Wizard-Liz-д одоо ингээд нөхөр нь байхгүй ч гэсэн ганц би ээж болж магадгүй цаашдаа нөхөртэй болчих магадгүй бид нар мэдэхгүй. Гэхдээ Wizard-Liz бол хангалттай хүүхдээ хангалуун гоё өсгөж чадна. Өөрийнх нь карьер байгаа, өөрийг нь дэмждэг сая эмэгтэйчүүд байгаа. Үргэлж өөрийн гэсэн тэр одоо арын хаалга гэх юм уу, арын хаалгатай байх хэрэгтэй. Та нарт өөрийнхөө зүгээс нэг маш чухал зүйлийг хуваалцъя заяа. Бид нар юу хэлж ярьж гин, юу бодож гин гэдэгтээ маш их анхааралтай байх хэрэгтэй. Ялангуяа би энерги манифесташны талаар маш сайн мэддэг болохоор би хэлж ярьж байгаа үгтээ маш одоо анхааралтай байдаг. Яагаад гэвэл одоо миний ингээд амнаас гарч байгаа үг болгон миний амьдрал руу ингээд бүх зүйлийг татаж авчирж байгаагаа ингээд амар мэддэг болцсон болохоор Wizard-Liz өмнөх бичлэгүүд дээрээ ингээд нөгөө янз бүрийн зүйлийн талаар хуваалцаж байсан. Тэгээд нэг бичлэг дээрээ ингээд нөгөө найз залуутайгаа Q&A хийсэн байхгүй асуулт хариулт. Тэн дээр Wizard-Liz юу гэж ярьсан бэ гэхээр миний амьдралаас ингээд яваад өгчөж магадгүй тэгвэл би зүгээр миний амьдрал зүгээр л цаашдаа үргэлжлэнэ гэд хэлсэн. Найз залуугийнх нь нөхрийнх нь царай нь ингээд жоохон эвгүй болоод үлдчихсэн. Иймэрхүү зүйлийг дотроо бодож иж болно бас хамаа намаагүй эрэгтэй хүний өмнө юусоо хэлж болохгүй юм шиг санагдсан. Ягаад гэвэл эрэгтэй хүний тэр masculine энерги нь би энэ эмэгтэйг хайрлаж чадна, хамгаалж чадна, би хүчрэх гэсэн тэр одоо дотор нь тийм мэдрэмж байх хэрэгтэй. Өөрийгөө эр хүнээр мэдрэх. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй нь угаасаа хүчрэх, followersтай, нэр төртэй, мөнгөтэй тэгэнгүүтээ бараг чи надад хамаагүй гэсэн тийм мэдрэмжийг өгөнгүүд эрэгтэй хүн өөрийгөө хинч бишээр мэдэрж ээж болно. Тэгээ бас өөр нэг TikTok бичлэг дээр нэг ийм бичлэг хийсэн байсан. Зүгээр найз залгаа
пранктж байгаа гинэ. Тэгэнгүүтээ юу гэж хэлсэн байсан бэ гэхээр юу яцгаан би та нарт одоогийнхоо нөхрийг танилцуулъя гэд хэлжсэн. Тэгсэн чинь нөхөр нь одоогийн нөхрөө чи юу яриад байгаа юм? Би чиний үрдийн нөхөр үсттэй гэл жоохон юм фаны маягийн бичлэг байсан. Гэхдээ одоо та нар хардаа ингээ хүн яг хэлсэн ярьсан зүйлээ амьдралдаа ингээд манифест хийдэг учраас хажууд байгаа хүнээ ч гэсэн те хин нэгэн бишээр ерөөсөө мэдрүүлж болохгүй юм шиг санагдсан. Тэгээд бас нөхөр нь болохоор бас нөгөө лайв хийсэн байсан уу, стори хийсэн байсан уу мэдгүй уучлалтгүйсэн тийм бичлэг хийсэн байсан. Нөхрийнх нь талд орохгүй байгаа мэдээж үргэлж эмгтэй хүний талд, Weezer Lizzy-ийн талд. Гэхдээ энэ лайваас нэг зүйл ойлгосон юу байсан бэ гэхээр өөрөө ч юу хийснээ мэдэхгүй байсан заяо. Тэгээ юу гэж хэлжсэн бэ гэхээр би яагаад ийм зүйл хийснээ ойлгохгүй байна. Магадгүй би тэр validation буюу те зүгээр л өөрийнхөө үнд цэнийг би мэдэрхийг хүссэн ч юм уу нэг тиймэрхүү юм ярьж исэн. Тэгээд энэ олон сарын турш би Weezer Lizzy-д бүх зүйлээ зориулсан. Би үргэлж те энэ эмэгтэйд хайртай гэд тэгж хуваалцаж исэн. Энэ нь бас үнэн гэж бодож байна. Зүгээр нэг эмэгтэй 100 мянган долларын бүгж авч өгөөл те бүх зүйлээ зариулаад хайртай гэл эн тэнд угаасаа зарлаад явахгүй байх. Тэгвэл энэний артлах сэтгэл зүйн юу байсан гэж бодож байна. Маш сонирхолтой. Ингээд тэр нөхөр нь одоо Weezer Lizzy-г үргэлж бүр ингээд маш их өргөмжилдэг байсан заяа. Бурхан шиг өргөмжилдэг. Тэгээл бүр би чамд хайртай, чи бол гайхамшиг, чи зүгээр л ингээл алхаж байгаа бурхан гэж ханддаг байсан. Тэгэнгүүт хүний бас мөн чанар нь ийм байдаг гинэ. Хүн төрлөختөн ямар нэгэн зүйлийг хэд их өргөмжилж болдгоо. Өөрийгөө үн цэнгүүгээр хараад хэнийг нэг ингээд хамаагүй үн цэнтэй болгочих үед хүн өөрийн ирэхгүй дотроосоо өөрийгөө саботажинг буюу би энэ зүйлийг хүртэх ирэхгүй гэж боддог. Бүх зүйл дээр, relationship дээр ч хамаагүй, мөнгө төгрөгөн дээр ч хамаагүй те одоо ингээл би ийм их мөнгийг хүртэх хэрэгтэй болоо, би энэ гайхалтай эмэгтэйтэй хамт байх хэрэгтэй болоо, би энэ гайхалтай залуутай хамт байх хэрэгтэй болоо гэж бодонгуудаа хүн ямар нэгэн сонин үйлдэлийг хийдэг. Миний бодлоор яг энэ зүйл тэр хүнд тохиолдсон юм шиг санагдсан. Түүнээс бид нар суралцах ёстой зүйл юу вэ гэх юм бол үргэлж те энэ амьдрал дээр өөрийн гэсэн хүсэл, зориг, мөрөөдөлтэй байгаарай. Мэдээж хин нэгэн таны амьдралд орж ирэн та хоёулаа гайхалтай зүйлийг бүтээж болно. Гэхдээ заавал те таны гэсэн зүйл, таны те энэ хорвоо ертөнцийн дээр хийх ёстой тэр зориг, хүсэл, мөрөөдлөө та заавал биелүүлэх, хийх хэрэгтэй. Тэг хин нэгний хизээж битгий өргөмжил, тэгээд бас хин нэгний амьдралтай хизээж битгий өөрийнхөө амьдралыг харьцуул. Ягаад гэвэл те бид нар хин нэгний амьдралыг гаднаас нь хараад бид нар юу ч мэдэхгүй. Тэгээд таны гэсэн амьдрал танд л байх болно. Манайхаа өнөөдрийн бичлэгийг үзсэнд үнэхээр их баярлалаа. Хэрвээ та нар маань өөртөө анхаарч эхлэе, өөрийгөө хайрлая, зөв хооллоё, гоё биетэй болъё, сэтгэлгээн дээрээ ч гэсэн анхаарай гэж бодож байх юм бол миний сургалтанд заавал суугаарай. Энэ удаагийн сургалт маань 6 сарын 10-нд эхлэх байгаа. Бүгдээрээ зөв хооллож сураад, дэглэмээ дагаа, дасгал хөдөлгөөн хийгээ, сэтгэлгээн дээрээ ажиллаад бүх зүйлийг хамтдаа хийх болно. Тэгээд та нар бас энэ талаар юу гэж бодож чинь, миний хуваалцсан зүйлийг юу гэж бодож чинь доор комент үлдээгээрэй. Тэгээд эмэгтэйчүүдээ одоо дэмжиж эхэлж байгаа нь бүр үнэхээр их гайхалтай. Тэгээд одоо та нар хэрвээ анзаарч байх юм бол эмэгтэй хүмүүс ингээд амар өөрчлөгдөж эхэлж байна. Эмэгтэй хүн болгон те бүр үнэхээр гоё болоод бие бинийгээ дэмжээл. Тэгээ бас Weezer Lizzy ч гэсэн битсэн эмэгтэй хүн нь ингээд тэр залуутай зүгээр явуулдаагүй ингээд Weezer Lizzy-д энэ талаар нь хилцэн үнэхээр ингээд гайхалтай байгааз хэрвээ ингээд бид нар бие бинийгээ дэмжиж ах юм бол бүр ийм дараагийн түвшинд үнэхээр хүрч чадна. Тэгээ Weezer Lizzy ч гэсэн бас үнэхээр зоригтой тэр хэлсэн эмэгтэйд нь те надад үүнийг хэлсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд чамд үнэхээр сайн сайхныг хүсье гэд үнэн сэтгэлээсээ тийм мессежийг үлдээсэн байсан. Бид нар ийм ойлголтгүй байсан бол чи миний нөхрийг тэглээ гэж буу юм ингээл өмнө нь болдог байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээл бүх энерги, аура эмэгтэй хүмүүсээ дэмжиж эхэлснээс хойш өөрчлөгдөж байна. Тэгээ мянган эмэгтэйчүүд ч гэсэн те Weezer Lizzy-ийн хойно зогсож байгаа. Миний хувьд ч гэсэн би яг адилхан, та нарын хувьд ч гэсэн яг адилхан гэж бодож байна. Тийм учраас бүгдээрээ бие бинийгээ дэмжиж бүгдээрээ хамтдаа цэцгэлцгээе. Дараагийн бичлэгээр дахиад уулзтлаа. Түр баяртай.